За танад өдөр ямар хичээлүүд явагдаж байгаа вэ? Арц нурууны яг төрсний дараах яг эрэгтэй яг гэсэн 3 анги байгаа. За арц нурууны яг ерөнхийдөө голчилж байна да манай дээр. Яагаад энэ хичээлийг голчилж орж байгаа вэ? За манай дээр ер нь багш нь одоо ганаа багш гэдэг маань ер нь аманда яг бүжиг их голчилж заадаг байсан. Өнөөдөр бол ер нь арц нуруу гэдэг явж байгаа. Яагаад гэвэл манайхан их нуруу үдэж байна. За тэгээ арц нурууны өвчлөлттэй байна. Нуруу суулцтай нурууны өөрчлөлттэй. За тэгээд хоол боловсруулах хэрэгтэй, нойр гүйцэл, стресс ихтэй, ядаргаа ихтэй энэ бүхэн яг арцтай холбоотой байдаг учраас тэгээд арц нурууны яг илүү төлхөө явуулж байгаа. Энэ яг хийснээр хүмүүс ямар үр дүн гарах вэ? Маш их үр дүн гарна. Ер нь манай монгол хүний биеийн онцлог тэр ер нь 4-5 удаа хичээл суугаад үр дүн гардаг. Хүний биеийн онцлог өөр учраас тийм ээ. За өтгөн хатдаг хүүхд бол өтгөн гадагшлах. За нойргүй байх юм бол нойр хүрээд сайхан амрах ч юм уу. Нуруу бүр ерөөсөө өвдөж байгаа хичээл хийсний дараа шур үр дүн гарах ч юм уу. Тийм үр дүн гараад ирдэг. Нуруу өвдөхөд байна. За тэгээ зөв суулцтай болно. Олон шинж тэмдэг байдаг илэрдэг. Тэгээ одоо ер нь арц нуруу маш хүний гол толгойр эрэхтэй учраас тэр олон хүмүүс мэдэрдэггүй. Арц нуруугаа хүн одоо мэдэрдэггүй, өвчлөлтгүй одоо дүлгийн эрэхтэн гэж явдаг учраас арц нуруугаа өвчлөлттэй байгаа хүн бол анзаардаггүй. Нуруул өвдлөө гэдэг. Арц нуруугаа хүн яг дасгалын явцад хийж хахад арц нуруу маш хүнд хэрэгтэй, толгойр эрэхтэн байна гэдгээ мэдэрдэг юм. Тэгээд манайхан ерөнхийдөө арц нурууны яг илүү голчилж хийж байгаа. Ямар одоо хүнд мэдэгдэж байгаа тийм зовиоруудыг одоо йогоор одоо ангааж идгэж болох бай. Жишээ нь одоо юу гэдгийг толгой нь өвддөг ч үт юм эсвэл байн ядраад идэг одоо хүн юу гэдэг яг онцлогддгүй ч юм уу те. Ер нь йог өөрөө яг хүнийг ямар өвчнийг идгэж чаддаг гэдгийг л. Яг ер нь гайхамшигтай. Одоо яг тэр болсон өвчнийг хэлж мэдгүй. Миний мэдхээр ер нь зүрх, за би өөрөө зүрх муутайсан багш тийм ээ. Зүрх муутайсан, зүрх их мэдэрсэн. Одоо зүрх өвдгөө байсан. За саяхан манай дээр нэг охин ирсэн л дээ. Тал цусаар харсан охин. Тал цусаар харсан охин маань ер нь мэдрэлтэй холбоотой шүү дээ. Тэгээ нэг тал нь одоо баруун тал нь мэдрэмжгүйсэн. Баруун талын мэдрэмж орж юм аа. За бүр цааш бол бүр яс өвдөх, яс ингэж өвдөх. За нөгөө бүр унтаж чаддгүй, нойр гудал, хоош энэ болгонтой бүр зогсож яг хийснээр энэ хүн идгэрч идэв. Тэгэхээр энэ йогыг бол бүшөө цааш бол юун дээр ачаал авч юунд хэрэгтэй нөгөө таашгүй олон хүнд хэрэгтэй зүйлийг бий болгож байгаа ерөөсөө. Зүгээр заавал өвчлсөн биш одоо мөрүүлж хэрэг хүмүүс йог хийснээр ямар үр дүнтэй байх вэ? Маш ирч хүчтэй сэрэг одоо нөгөө юу гэндээ хүн бясалгал хийгээд хүн ямар нэг газар тайван суугаад хийгээд таашраад ирэхээр хүн маш гоё ирч хүчтэй болдог шүү дээ тийм ээ. Яг түүнтэй адил йог хийснээр за сэтгэл санаагаараа нэг тайван болно, бие эрхнэрээ эрүүл болно, маш ирч хүчтэй болдог. Ер нь иймэрхүү йог нэг тийж хүлээж авч болно. Эрүүл одоо эрүүл хүн хийснээр бол тийм ээ. Ирч хүчтэй л болно гэсэн. Амьдралын нөгөө нэг тэнцвэр гэж, хүний нөгөө тэнцвэр гэж яддаг шүү дээ. Тэнцвэр маш их. Зүгээр би одоо ингээд йогоор бас өмнө нь удаан хичээлж ирсэн. Тэгээд сая дунд нь нэлээд тасарч байгаа. Дахиад сая сэргээд хичээлж байна л да. Миний зүгээр ойлгож байгаагаар бол хүн өөрийнхөө яс үе мөчөнд одоо хурч тэрийг мэдэрчтэй тэр цэг одоо болгоныг ингэж ажиллуулна гэдэг үл йогоос өөр тийм чадах зүйл баг байдгүй юм болов. Бас дотор эрхтнүүдийг ч гэсэн хүн мэдээж за гаднах биеиндээ хүн массаж хийж чаддаг ч гэсэн би доторх эрхтэнд хүн хийж массаж хийж чадахгүй тий. Тэгэхээр йог бол тэр дотоод эрхтэн болон бүх үе мөчний эд ширхэг бүрд ингэж сунаах агшаах тий даралт тодорхой цэгүүдийн үйлчлэлээр хүнийг одоо дахин байн сэргээж шин сэргэг бүх эдсийн ингэж шинээр контактлчтэй яг л ингээд тог
тогонд батарейг цэнгэлдэг шиг нэг цэнгэлж өгч идэх юм болов гэж би тэгж боддог байхгүй. Тэгэхээр яг йогийн тэр нөгөө хүнд үйлчлээд байгаа ямар учраас те ямар замаар хүнд ингэж нөлөөлт юм бол цаад бүр нууц шалтгаан талаас нь жоохон гэд хүмүүст ойлголтог үйл. Тийм шүү. Яг хийснээр хүний бүр за яг үйлчилж ярих юм бол тийм маш төвчээртэй болдог. Нэгт дотор төвчээр маань яс суртахууны хүмүүжлэлтэй тийм ээ. За далдах хүмүүсэр маш сайн сэргдэг. Хүний дотоод эргэлтэнд маш их гоё массаж олж яагаад вэ гэвэл дасгал хөдөлгөөн болгоно эргэлтэнтэй холбогдож идэг тийм үү. Цус тэлэгдэж. За цус тэлэгдснээр яс хаалдаг. Яс хаалтнаар хүний биеийн тайвшрал бий болдог. За тэгэл яс хаална гэдэг шиг маань одоо хүний зовир гадагшлан тийм үү хөлс гарна. Тэр зовир маань зүгээр нэг хөлс биш байдаг юм. Яс хаалж ясны шил угаар яадаг вэ хүний бүр ядаргаа тайлагддаг. Яг яг хийснээр хүний ядаргаа тайлагдана гэдэг чинь маш гоё биеийг сэргээж одоо цуссан хангамж сайжраад хүнийг шинжилж яана гэсэн юм даа. Одоо ингээд жишээлбэл суугаа ажилтаа офисын ч юм уу тийм хүмүүс бол асар их стресстэй байдаг. Тэгээд суудлын өвчин гэдэг ингээд одоо бэлхүүснээс доош ингээд бүдүүр бол олон жил болохоор бүр тэгээд тэр юмэрэгэж одоо сүүлдээ тэр нь бүр өвчин болчдөг тийм учраас тийм байгууллагуудад чиглэсэн бас ингээд йог хийх талаар бас нэг тийм санал яригдчихсэн. Тэгэхээр одоо офис дээр нь очлоод ажлын байран дээр нь ер нь зааж болт юм уу? Тиймэрхүү хөлбөр байдгүй юу? Яг уу хүсэл байлгүй яг уу багшийн заалгүй зааж болно. Тэгээд ер нь багшийнхаа бас нэг судалгаа одоо яг их хвчлийн офис ажил албан газрын хүмүүс маань тэгэхээр өвчлөлттэй эрэгтэй эмэгтэй ялгаагүй ямар ч хөдөлгөөний дутагдaltaй. За тэгээд яг офис ажилладаг хүмүүс ерөнхийдөө 15 минутын дотор яг дасгал байгаа. Миний багшийн яг ингэ судалж үзснээр 15 минутын дасгал байгаа. Энэ маань маш өрдөлтэй. Давхар биеийг эрүүлжин за хөдөлгөөний дутагдал тэгээд биеийг чангалах тийм ээ бие сэргэх гэсэн үнэлэлтэй ийм ягийн дасгал байдаг. Тэгээ өвгөн багш нь бол ингээд хандаад ямар нэгэн байгууллагатайгаа хамтарч ажиллая гэсэн бодолтой байна. Одоо заалгачлаа гэж бодоход дараа нь нөгөө тэр йога хүн өөрийнхөө ажил дээр тий санал ашиглаж юм уу тэгээд өргөжлөд хийгээд явж болох уу тий. За тэгээд сүүлд нь болохоор ер нь ингээд йог сонирхож байгаа тий. Йогийн ач холбогдлыг биеэрээ мэдрий гэж дотроо ингээд шийдвэр гаргаж байгаа. Эсвэл зарим нь энэ йогч гэжтэй гэд тоохгүй байгаа ч юм ойлгохгүй байгаа. Янз бүр хүмүүс байгаа тий. Тэгээд энэ хүмүүст хандаж яг йогийн хамгийн гол одоо ач холбогдол тэгээд зорин үрснээр тэр хүнд ямар өөрчлөлт гарах бол гэдэг дээр нэг амлалт өгөөч хүмүүст ингээд тийм амлаач ингэж чаднаа йог таныг тэгж чаднаа гэсэн утгаар нь хүмүүст илүү итгэл үнэмшлэх гээд байна л да. Тийм ээ тийм. Йог бол үнэхээр яг хоо маш өөртөө олж байгаа маш том хөрөнгө оруулалт тийм үү. Юугаараач байж болно тийм үү. Оюунийч бай, биеийнч бай, эрүүл мэндийн тал руугаа маш том хөрөнгө оруулалт шүү. Хийх мээр. За, баярлалаа.